Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч Хонгор Цул байна. Өнөөдөр та бүхэндээ хөл хорой нь ээжүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаарх сонирхолтой судалгаа болон зөвлөгөөг хүргэх гэж байна. Саяхан Сингапурын гэр бүл анхаарлын төвд байгууллагаас COVID-19 нь ээжүүдийн сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж байгаа талаарх судалгаа хийсэн байна. Нийтдээ 1076 ээжүүд тус судалгаанд оролцсон бөгөөд нийт судалгаанд оролцсон ээжүүдийн 60% нь стрессийн түвшин маш их нэмэгдсэн буюу 10-аас 7 гэж дугуйлсан байна. Мөн түүнчлэн ээж нарын санааг зовниулж байгаа 3 том асуудлыг нэгдүгээрт нь гэр бүлийн эрүүл мэнд болон аюулгүй байдал, хоёрт нь гэртээ хүүхдэд зохицуулах, гуравт нь ажил болон гэрийн үүрэг хариуцлага зохицуулах гэж хариулсан байна. Мөн нийт ээжүүдийн 60% нь өдөрт 6 болон түүнээс бага цагийг унтахад зарцуулж байна. Нийт 10 эмэгтэй дутмын 3 нь дийлэнхтэй маш их гунигтай, 10 эмэгтэй дутмын 5 нь нөхрөөсөө сэтгэл санааны дэмжлэг авдаг гэж бол хариулсан байна. Түүнчлэн нийт эмэгтэйчүүдийн 50% нь хүүхдээ харахад болон 48% нь гэр орноо цэвэрлэхэд цагийг зарцуулж байна гэж хэлсэн байна. Хэдийгээр энэ нь Сингапурын судалгаа тоо баримт ч гэсэндээ Монголд бас үүнтэй ижил төстэй байгаа лөө гэж итгэж байна. Тийм учраас ээжүүдтэй зориулан дараах 3 зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. За нэгдүгээр та ээж болон эхнэр байх гэж хит их төгс байх гэж хичээх хэрэггүй маа. Эмэгтэйчүүд бидний хувьд байглаасаа л бусдад санаа тавих, бусдыг халамжлах тал дээр маш их авьяас чадвартай, олон зүйлийг бас зэрэг амжуулдаг. За энэ ч утгаараа бид нар зарим үед аливаа зүйлийг төгс хийх гэж маш их тэмүүлдэг байгаа. Гэр орноо эмхэлж цэгцлэх, цэвэр цэмцгэр байлгах, за маш сайн эхнэр байхын тулд хоол хийх, үр хүүхдээ маш сайн ээж нь байх гэх мэтчлэнгээр бүгдийг төгс хийх гэж хичээснээрээ заримдаа яг энэ хүлээлтэнд хүрэхгүй болоод ирэхээр сэтгэлээр унах, гутрах юм хандлагатай байдаг байгаа. Түүнчлэн бид нар яг хит их цагийг бас төгс байх гэж хичээснээрээ өөрсдөө цаг гаргах, өөрийнхөө дуртай зүйлийг хийх энэ цагийг гаргахаа мартдаг байгаа. Тийм учраас та бүхэн аль болох өөрсөддөө өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд цаг зав гаргаасаа гэж хүсэж байна. Өдрийн туршид юм эсвэл 7 хоног та ядаж нэг удаа найзуудтайгаа ярих, найзуудтайгаа уулзах цагийг гаргаарай гэж хүсэж байна. Түүнчлэн бидний хувьд бас ямар шалтгаануудыг хэлдэг вэ гэхээр хүүхэд бага байна, хүүхэд харах хүн байхгүй байна. Тийм учраас би яг өөртөө цаг гаргаж чадахгүй гэдэг байдлаар бол ханддаг байгаа. Эсвэл аливаа зүйлийг өөрийн гараар л хийхгүй бол нэг дотоод өлмөг болоод байгаа юм шиг санагддаг учраас өөрөө бүх зүйлийг хийх гэж хичээдэг. Тийм учраас заримдаа тусламж хүнээс авахгүй байх тохиолдол байдаг. Инээсээ болоод маш их ядарч сулдах, уурлаж, уцаарлах асуудлууд гардаг. Харин та өөртөө цаг гаргахын тулд хин нэгнээс заавал тусламж аваарай. Хүүхдээ хүнээр харуулад сайхан өөртөө санаа тавиарай гэж бас уриалж байна. Эмэгтэйчүүд бидний хувьд бас сэтгэл санаагаар ундаг зүйл юу байдаг вэ гэхээр миний гадаад харагдах байдал, за жингийн асуудал бас байдаг. Хэрвээ та өөртөө санаа тавьж цагийг зарцуулах юм бол энэ асуудлууд ч гэсэн шийдэгдээд ирэх юм бол өөртөө илүү их итгэлтэй, бас баясгалтай байж чаднаа. Хоёрт нь нойроо хангалттай сайн авах. За судалгаагаар эмэгтэйчүүд гэлтгүй ер нь бүх насныхан өдөрт 7-оос 9 цагийг унтаж амрах шаардлагатай гэж өгсөн байдаг. За унтаж амрахгүй байх нь мэдээж би ядар суулдна, дээрээс нь маш их уур бухимдал, стресстэй байна. Улмаар хүүхдүүд рүүгээ болон нөхөрлөгөө уурлаж, уцаарлаж бухимдах болно. Тийм учраас маш сайн унтаж амрах цагийг гаргаач. За хүүхдүүд бага байх тохиолдолд хүүхдээсээ болоод нойргүй хонох үеуд мэдээж байдаг. Шөнийн туушид хүүхдүүд сэрэх,
эсвэл хүүхдээ унтуулахын тулд хөхүүлэх ийм одоо шаардлагууд тулгардаг. Тэгвэл та сайн унтаж амархын тулд хүүхдүүдэд өөрөөр нь унтуулах зөв дадал хвшлийг бий болгоорой гэж уриалмаар байна. За тэгээд бага няраа настай хүүхдүүдэд бид нэр заавал одоо хөхүүлж одоо унтуулахгүй байх. За унтлагын одоо тэр хэм маягийг бий болгох. Үүнд жишээлх юм бол хүүхдүүд яг тогтсон цагт одоо оронд нь оруулах, гэрлийн унтраах, за шүршүүрт оруулах, үүний дараа одоо ном уншиж өгөх гэд өдөр тутмын энэ одоо унтлагын хэм маяг маань хүүхдүүдийг бас унтахад бол тослоноо. Улмаар та маш сайн унтаж амрах боломжтой. Мөн өдөр тутамдаа та 10-аас 15 минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулаарай. Ингэхийн бол таны сэтгэл санаа өөдрөг болохоос гадна та маш сайн унтаж амрахад бас тусалдаг байгаа. За дараагийнх нь зүйл юу вэ гэхээр та кофений хэрэглээг аль болохоор багасгаарай. Үүнд мэдээж кофе, газтай ундаа, за байх уу цай гэх мэт зүйлүүд багтаж байгаа. Үнэхээр та уумаар санагдаж байгаа бол үдээс өмнө та ууж агаарай. Яагаад тэгэхээр их хэмжээгээр уух юм бол энэ нь бидний нойрыг бол хулжаадаг байгаа. За тэгээ гуравт нь өөрт төрж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ та бусадтай нээлттэй хуваалцаарай. Одоо надад хэцүү зүйл юу байна? Одоо намайг гонигтай байлгаж байгаа миний сэтгэл санааг зовоож байгаа асуудлууд юу вэ гэдгээ нээлттэй ойр дотныхондоо хуваалцах маш их хэрэгтэй байдаг. Хэрвээ тань нээлттэй хуваалцах хүн байхгүй байгаа бол та өдөр тутамдаа тэмдэглэл хөтөлж болно. Тэр тэмдэглэлийн дэвтэр юм уу эсвэл тэмдэглэсэн цаасаа та дараад нь бүх одоо дотор байгаа зүйлээ сайхан онгойтол бичээд тэрийг одоо базаж хаях ч юм уу, уурч хаях ч юм уу, ийм байдлаар та дотор төрж байгаа сэтгэл мэдрэмжээ гаргаад та тайвширчих юм бол уурлаж бухимдахгүй стресс одоо ядаргаа тэр бүх зүйлээс урьдчилан бас сэргийлж чаднаа. За тэгээд бүх эмэгтэйчүүдтэй хандаад та үнэхээр маш их үн цэнтэй хүн шүү гэдгийг хэлэн урамшуулмаар байна. Тэгээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.